Монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэнд ярсвгат харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамбалтын ангараар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөөгөө. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц гэсэн үрэтээр хамтран ажиллана. За мөн экологийн цагдаагийн алба хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны пүрэв гарагт нөгөө тал нэвтрүүлэг амтэн ургамлын ертөнцөөр аялдаг. За ингээд өнөөдөр бол амтны тухай ярина. Амтандаа дэлхийд цор ганц байдаг нисдэг хөхтний амтан ярина. Нисдэг хөхтөн гэхээр ер нь манайхан үлгэр хүртэл байдаг те. Хөхт дунд сургуулийн хичээл дээр үздэг шүү дээ. Сарсан баг ухааны тухай. Тэгээ аратан жигүүртэн хоёр тэмцэлтжсэн чинь аратан ялхангууд би аратан гэл жигүүртэн ялах гадэрнгууд би жигүүртэн гэл ингээд хоёр талд нь ороод яваад байдаг тухай. Тий санца. За тэгэхээр биологи талаас сарсан багууха гэдэг амтан бол гар далавчтны багт хамаарагддаг юм нисдэг хөхтөн амтд гэж явдаг. За. Тэгээ нөгөө сарсан багууха уртлынх нь хоёр хүлээнэ да. Эний нөгөө далавчиг болоод ингээд зогцсон гинэ одоо нөгөө юуны үед хувьслын эволюцийн явцад тэгээд ийм учраас жихнээсээ нисч чаддаг цорын ганц сүгэр бойцч гэж тооцдог. Тэгээд шувуу биш яхана штэ. Одоо зарим тохиолдолд сарсан багуухайг шувуутай андарах тохиолдол байдаг энэ шувуу биш гар далавчны ангид багтдаг байх нэ. За гэхдээ сарсан багууханууд шуунаас илүү хурдан нисэх чадвартай гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр л харин тий айхтар ууц яг сарсан багуухай тэгвэл аратнуу жигүүртнүү гэхээр аль нь биш байгаа. Тий сонио шал тусдаа гар далавчтны багт хамаарад явчихж байгаа. Гэхдээ аль альнийхэн шинж байдаг тий. Харин тий. За ингэж байгаа. Дэлхийд дээр 1400 гаруй юм зүйл сарсан багуухай байдаг гинэ. 1400 өөр янзын гэсэн. Тэгээд ийм учраас нийт хүүхдийн амьтдын төрөл зүйл ерөөсө 20%-ийг нь дангаараа эзэлждэг гэж байна. За. Сарсан багуухайг ерөөхдөө ингээ хоёр хувааж болно гэж байгаа. За нэгдүгээрх нь жимс иддэг мегабат гэж нэрлэдэг. За нектар гэсэн үг шүү дээ тийм ээ. Мегабат. За хоёрдугаарх нь болохоор цувраа тавилах микробат гэж хоёр бүлэг хуваад ингэнэ. За тэгэхээр сарсан багуухаар англиар нөгөө бат гэж нэрлэдэг гэдэг шүү дээ. Одоо Batman гэж юм тий. Энэ шиг одоо мегабат, микробат буюу том бат, жижиг бат л гэдээ ангилж байгаа юм билээ л дээ ерөөхдөө. За тэгэхээр жимс иддэгтийн хувьд аваад үзэх юм бол энэ сарсан багуухнууд нь жимс иддэг эсвэл ургамлын шүүс нектараар уугаад ингээм амьдарчдаг. Харин эсрэгээр нөгөө цуураатах микробатууд нь болохоор ихэвчлэн шавж идэж амьдардаг буюу одоо маханч гэх юм уу тийм ийм хоолтой шавж идэж тоолтой юм билээ. За. Тэгвэл энэс гадна бидний нөгөө нэг сайн мэддгээр цус сорогч сарсан багуухай гэж бас байдаг. За тий харин сарсан багуухай цус сордог гэж. Тий. Одоо жишээлбэл ингэж байгаа юм л да. Хөдөөхөр ингээд нөгөө нэг амтны нуруунд дээр ирж сунгуудаа хумсаараа тэр нөгөө нэг зуурч нуруунд дээр нь тогтоод тэгээд тухайн амтыг хазаад арсыг нь цоолонгууд ингээд нөгөө тэндээс чи мэдээж цус гарна шүү дээ. Тэр цусыг нь долоодог гэж байгаа. Ингэж амьдэрдэг. Ийм сарсан багуухануудыг цус сорогч багуухай гэдэг. Өөрөөр хэлэх юм бол юу яадаг? Вампир сарсан багуухай гэдэг. Тэгэхээр хожим нөгөө нэг уран зохиол дээр бид нар вампир гэж яриад идэг штэ цус сордог юм чөтгөрүүдийг дүрслэхдээ энэ сарсан багууханаас санаа аваад вампир гэж нэрлсэн байна штэ. Вампир гэдэг үгийн гарал нь сарсан багууханаас гаралтай гэсэн үг. За тэгвэл ингэж байгаа. Амьтдын үүсэл хөгжлийн тухайд бол сарсан багууханууд мэрэгчдийн дараа орно. За ер нь анхны сарсан багуухай одоо хамгийн эртний сарсан багуухай олдсон палеонтологийн малтлаг гэвэл 56 сая жилийн өмнө амьдарч ирсэн сарсан багуухайны чулуудсан юу олдлого малтлаг олдсон гэдэг олдвар. Тэгэхээр юу яадаг? Одоо дэлхийд дээр мэдэгдэж байгаа хамгийн жижиг сарсан багуухай бол Китигийн ха хоншорт гэдэг ийм сарсан багуухай байдаг гинэ. За нэрээ сарсан багуухай айгүй сонио хоншортой тий. Тий. Тэгэнгუთ энэ амтан болохоор дунджаар 3 см хэмжээтэй. Ямар жоох юм те? Харин тий 3 см хэмжээтэй. За. Энд ч далавчаа дэлгэцэн байх таа гэсэн үг үү дээ. Тий. Үгүй далавчаа дэлгээг байх та. 3 см. За хамгийн томдоо толгооноосоо сүүл хүртлээ ерөөсөө л нэг 3 см орчим. Зөө. Хэрвээ далавчийн дэлгээд үүсэх юм бол нэг 15 см. Болдог ийм жижиг. Тэгээд жин бүр 2.6 г. Ямар хөнгөн тий. Харин тий одоо дунджаар одоо юу гэдгийг бүгж 4 г орчим байдаг гинэ. За. Тий тэгэхэд бүгжнөөс хөнгөн байх нь шүү дээ. Хүний урандаа зүүдэг бүгжнөөс. 15 см гэдэг чинь сөөм жоох илүүтэй л гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөнгөөс ийм далавчаа дэлгэцэн үедээ шүү. Айгуу жоохон грамтай юм. За энэ бол хамгийн жижиг сарсан багуухай. Тэгээд юуны Китигийн ха хоншорт гэж нэрлэнэ. Харин хамгийн том сарсан багуухай бол Flying Fox буюу нисдэг үнэг гэдэг нэртэй ийм сарсан багуухай. За энэ сарсан багуухай болохоор алтан титэмт авраг нисдэг үнэгч гэж хэлдэг гинэ. Тэгээд энэ бол энэ сарсан багуухай болохоор 1.6 кг жинтэй. Далавчаа дэлгүүл 1.7 м хүрдэг. Йоо ямар амар том юм бэ? Ард амар том. Хүнээс том. Нүсэр юм шүү дээ. Тий 1.7 м хүрнэ далавчаа дэлгүүл.
Тэгээд ингээд хээр хөдөө багт бол ийм 1.7 м далавчаад дэлгэсэн нэлмийсэн харын бүрээдрүүл амар л юм байна. Стол жинхэнэ нөгөө машины урдлаар нэг сар гэл ороод ирэх нь шүү дээ. Тий. За гэхдээ Аз болоход бидний Аз болоход ч гэх юм уу те. Энэ нисдэг үнэг төрлөө сарсан багуханууд Монголд байхгүй. За энэ хаана идэв гэхээр Өмнөд Аз, Зүүн Өмнөд Аз болон Австрал, за тэгээ Африкт амьдардаг ийм аюунууд юм байна. Нутагчл нь бол энэ хавар. Тэгээд уг нь бол энэ нисдэг үнэг том байгаад байгаа ч гэсэндээ энэс яах хэрэггүй ингэнэ. Зөвхөн жимсээр хоолдог. Ямар ч цус хордог мордог юм байхгүй. Шавж идэхгүй. Тийм учраас гайгүй. Яг нисдэг үнэгний бол ийм 60 орчим төрөл зүйл байгаль дээр байдаг гэж байна. За гэхдээ бас баярлах болоогүй. Хэрэг та сарсан багуухануудаас айдаг бол Монголд 500 сарсан багуухан амьдардаг гэж байна. Миний бодож ирснээс их юм байна. Тэг агуу дотор л байдаг шүү. Тийм. За одоо бүр ингэдэг гэж байгаа. Агуу дотор бол гайгүй заяа. Яаж юм гэхээр богдууланд туулын бургасанд байдаг гэж штэ. Хөөх тийм үү. Улаанбаатар хотын бүс орчимд амьдардаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ бүр штэ те яармаг, био, сонгоны орчмоор байдаг. Бас ингээд нэгдүгээр хороолт таарлагддаг гэж штэ. Хөөх амар би бас сарсан багуухаг Монголд байдаг гэж сонсноос ерөөс нүдээр харж байгаагүй тий. Шүн сарсан багуухад 2 3 таарж ирсэн. Яг ингээд сарсан багуухаа байна гэмээр. Шуунаас арай өөр аюу тэнэг харагддаг юм ахчаар. За тэгэхээр ингэдэг гэж байгаа. Хадны агуу модны хонгол байшин барилгын дээврийн хүндийд ингээд амьдарчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр хороолон орчимд ингээд хэрвээ таарж байгаа бол тэр хаана амьдрах боломжтой гэхээр байшин барилгын дээвэр дээр амьдарч явах магадлал тун өндөр. Сарсан багуухаа маш хүйтэн бүс нутгийг тооцох юм бол ер нь бол ингээд дэлхийд даяар аяг өргөн тархалттай хаасаагүй байдаг гинэ. Тэгээд насжилтын үед болохоор дунджаар 20 жил амьдардаг гэж байна. Бас удаан. Тийм байна. Удаан амьдардаг юм байна. Сибирээс барьсан нэг сарсан багуухаа насыг тооцож үзсэн юм байна л да. 41 настай байсан гэж. За. Хамгийн өндөр юм шиг байна. Бас айхтар. Нилээ урт насалж байна. За, мэдээж сарсан багуухаа шөнийн амьдралтай гэдэг бүгд мэднэ тий. Тий, шөнө амьдардаг. За, шөнөөр андаа явдаг. Тэгэнгүүт олонх нь ингээд өдөртөө бол агуйда эсвэл хорогдох газартаа байжгаад шүн гарч ирнэ. За, яагаад ингэж байгаагийн учрыг амьтын судлаач нар хүртэл одоо хүртэл олоогүй байгаа гинэ. За, ер нь бол махчин амьтад за эсвэл махчин шуунаас зүхтаахын тулд шүн гардаг баха, шүн л ичэндээ гардаг бах гэж үзээд байгаа. Тэгэхдээ сарсан багуухаа бол одоо өдөр зүв зүгнээс чадна. Тий, ингэж шүний амьд чинь бол өдөр харж чаддаг гэдэг чинь заримдаа тэгсэн чинь сарсан багуухаа бол өдөр зүв зүгээр явхаа болол сарсан багуухаатай өдөр таарлаж болдог нарны гэрэлтээд. Тийм тэгээд ер нь бол нөгөө сарсан багуухаа наранд хатна санаа мут явн хатна гэдэг үгийнхэн дагуу харах юм бол үгүй сарсан багуухаа өдөр зүв зүгээр ингэ нисэж байгаа тохиолдол таарна. Тий. Тэгэхээр сарсан багуухаа яагаад ингэж өдөр зүв зүгээр явдаг хэрнээ шүний амьдралтай болсныг нь бол одоохондоо мэдхгүй гинэ. Хоол тэжээлийн олдцтой холбоотой. Харин тэгдэм үү яадаг. Жимс мэмс үл өдрөл яваал идчихмээрээ. Ийм мэдхгүй тий. Харин тийм тэгээд мэдээж сарсан багууханууд нөгөө жимс ургамлын шүүсээр хооллохдоо цэцгийн тоос хүртээгээд нэг ургамлын үрийг нөгөө ургамлын үрэлд зөөж явж тараадаг. Энэ бол экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм байгальд хэрэгтэй бас л хэрэгтэй амтан. За хэрвээ сарсан багууханууд байгаагүй бол халуун орны маш олон төрөл зүйлийн ургамал ургахгүй гэсэн. Ургамал жимс байхгүй. Тий, ургахгүй гэсэн. Тий, тэгэхээр байгаль дээр ийм үүрэгтэй амтан байдаг. За бид нар идэх хоолгүй болно л гэсэн үг шүү дээ. Ер нь тий нэг цэцгийн үрийг нэг газраас нөгөө тийш ингээд үрж тарааж байгаа учраас тэгээд сарсан багуухаа бас байгаль дээр айгу сонин ийм шумуул шиг ийм жижиг ийм шавжийг барьж иддэг. Нэг цагийн дотор одоо 1000 шумуул шиг ийм жижиг шавж барьж иддэг гинэ. Ямар амар олон юм бэ. Тий. Тэгэхээр тэр олон шавжийг тэр олон сая сарсан багуухаа иддэг учраас ер нь л экосистемд ямар нэг байдлаар ингээд аюу эрг нөлөөтэй. Хэрвээ сарсан багуухаа байхгүй бол зарим ургамал урахгүй байх нь байна. Тэр нэг ийм шумуул шиг тийм шавжнууд саяараа үйлнөрөө байна гэсэн үг. Тэдний тоог барьж ингэж барьж иддэг. Энэ хоол тэжээлийг гинжээ хэлхий аягүй сонирхолтой шүү тий. За хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болж байна. Олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц гисрээ тагаар хамтран ажиллаж байгаа. За олон улсын Улаанбаатар их сургууль юу байсан? Магтлан итгэмжлэгдсэний дараа одоо юу гэдэг илүү их үүрэг хариуцлагатай болдог. За одоо бол 6 сарын 23-наас эхлээд хичээлийн 1-р байранда элсэгчтэй бүртгэж эхэлнэ. Надад ярмаар байгаа хамгийн гоё зүйл нь ийм бид Улаанбаатар их сургууль дээр Монгол улсад хамгийн тэтгэлэгтэй сургууль гэж явдаг. За 2024-өөс 25 оны хичээлийн жил шинэ элсэгчдэд зориулаад тэтгэлэг заргасан. Энэ нь та элсдийн ерхий шалгалтын дээрээ 500-аас 599 оноотой элсэгч бол 40% хөнгөлтөөс орно. Сургуулийн төлбөрөөсөө 600-аас 649 оноотой бол 50% тэтгэлэгтэй, 650-аас 699 оноотой бол 70% тэтгэлэгтэй, харин 700-аас дээш оноотой байх юм бол 100% тэтгэлэгтээс орно. Үнэгүй сурна гэсэн.
Гоё юм. Тэгэхээр эдний чинь нөгөө Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд нөгөө 2 дээр нэг хүн 2 хөтөлбөрөөлөө 2 жил Монголдо сураад 2 жил Солонгос сурдаг шүү дээ. Тийм энэ сургуулийн төлбөрөө та 100% чөлөөлөгдөх боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээд магадгүй та одоо олон мэргэжлээ сурч болно. Гэхдээ эднийх нөгөө нэг совилхон сургуульд нь Солонгос болон Германд хэрвээ та олон улсын Улаанбаатарын их сургуульд совилхон сургуульд нь ороод төгсөх юм бол та энд төгссөн лицензээрээ Солонгос болон Германд шалгалтаа өгөөл, шууд шалгалтаа өгөөл тэгэл лиценз чөлөөний зөвшөөрсөн учраас тэнд совилгчаар буюу совилхон ажилтнаар ажиллах бүрэн боломжтой. Тэг бас нэг гоё зүйл байгаамаа. Маш олон дугуулan энэ сургууль дээр хичээлдэм байна. Цаана гольф, таквондо, чөлөөт бүжиг, аялал, сувилхуу, сайн дурын үйлчлэл, гар бөмбөг, сакс гэх мэтчлэн. Тэгээд Улаанбаатар бүрэн дүн сургууль гэж байгаа, цэцэрлэг гэж бас байгаа. Хичээлийн АБ байртай, оюутны байртай. За сургуулийн бааз нь Батцүмбэр аймгийн Жид гэдэг газар байдаг гэх мэтчлэн тийм ээ. Юу юм бэлээ? Оюутнууд руугаа ингэж чиглэсэн айгуу тийм гоё одоо хүмүүсийн уур амьсгалыг барих. За тэгээд нийгэмд чиглэсэн юм үйл ажиллагааг олон явуулт юм лээ. За сургалтын чанараар эхний 8-д ордог гинэ. Сургуулиудаас Монгол улсын их сургуулиудаас сургалтын чанараараа 8-д. Монгол улсын эхний 20 сургуулийн одоо эхний хамгийн сайн сургалттай 20 сургуулийн 13-т. Ордог 4-р удаага магадлан итгэмжлэгдсэн буюу 2024 онд 10 жилээр магадлан итгэмжлэлээ авцсан байгаа ийм сургууль юм байна. За тэгэхээр эсэлтийн хувьд бол 6 сарын 23-наас эхлээд хичээлийн 1-р байран дээр эсэлтийг бүртгэх юм бэлээ. Хэрвээ онлайнаар бүртгүүлэхийг гэх юм бол eselt.iuu.edu.cg гэдэг вебсайтад ханднаа. За энэ вебсайтыг тогтоож авахгүй эсвэл мэдгүй байх юм бол хамгийн амраар нь Facebook-ээс олон улсын Улаанбаатар их сургууль гэдэг кириллээрээ бичингөө сайхан гараад ирнэ. Тэгээд тэндээс илүүгээ мэдээллийг авчна. За утасны дугаар нь 89 47 20 26 гэсэн гар утас байгаа. 46 20 26 гэсэн суурь утас байна. За баярлаа. Баярлалаа олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарцсан. За бид өнөөдөр 4-р өдөр амтны ертөнцөөр сарсан баг ухаан тухай ярьж байгаа. За сарсан баг ухаа гэдэг амтны ашиг тусын талаар ярьж байна л да. Ингэж байгаа. Сарсан баг ухаан зарим талаараа хүмүүс шууд ашиг тустай амтаа тийм ээ. За тэгвэл шууд ашиг тустай. Одоо энэ нөгөө юунаас коронавигоос болоод дэлхийн нийтээр сарсан баг ухаад айгу дургу болж байна. Хэцүү. Энийг нөгөө нэг иддэг одоо Азийн орнуудад ч иддэг юм юунууд байгаад байгаа шүү дээ тийм. Одоо ялангуяа Индонезид гэдэг ч юм уу тийм маш ихээр нийддэг. Тэгээд энээсээ болоод өвчин тараана гэл. За энэний талаар бол дэлгэрүүлж гоё ярин заяа. За. Ингэж байгаа. Дулаан орон сарсан баг ухааг агуугаас бариад хол хүсэндээ ашиглаж байгаа. За бас ургамал хөрсний бортоо олгож ашигладаг гэж байгаа. За сарсан баг ухаан хортон шавжнуудыг нөгөө ингээ барьж иддэг учраас төрөл бүрийн химийн хорт байдлаас ашиглах. За ялангуяа нөгөө пестицид гэж бид нэр ярьж байгаа хортон шавжийг устгах. Энэ пестицид ашиглаж хортон шавж устгахтай тэмцэх хэрэглээг айгуу сайн юу яадаг ашиг ач тустай байдаг гинэ. Тэр нөгөө өмнө зандаах дээр ингээ ярьж ирсэн юм аа нөгөө хүн төрлөختөнд хамгийн ихэр бүтгэгддэг 3 амт ингээд тэгээд нэгэнд нь сарсан баг хорсон байхгүй юу? Сарсан баг хаяг яагаад ингээ хүмүүс амар дургу байгаад идэв ингээд тэр талаар ярьж байхдаа бас нэг ашиг тусын ярьж ирсэн. За. Тэгээд түрүү нөгөө сарсан баг хоног шумуул иддэг гэж та ярьсан шүү дээ тий. Энэ ямар очир холбогдолтой ингээ тэгэхээр одоо жишээлбэл нөгөө шумуулаар дамждаг маш олон төрлийн өвчнүүд байгаа шүү дээ. Хумхаа, чичрэг мичрэг гэх. Тэгэхээр энэ хэрээрээ тэр нөгөө өвчнүүд хүмүүст халтгаас сэргийлж өгдөг зүйл нь сарсан баг. Тийм шумуул шиг жижиг шавжнуудыг барьж иддэг. Тийм тэгэхээр тэр хэрээрээ энэ өвчний тархалт нь бага гэсэн үг. Аас номхон далайн орнуудаар сарсан баг ухаатай энэ нөгөө агуунууд жуулчдын сонирхлыг сүүлийн үед айгүйх татдаг болсон гинэ. Жуулчд бүр энэ агууг зорж очиод тэнд байгаа сарсан баг ухаан үзэх гэж очдөг гэж байна. За тэгвэл нөгөө талаас нь одоо нөгөө нэг үнэхээр дургу гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Яагаад дургу байгаа талаар нь ярих юм бол ингэж байгаа. Жимс идэг сарсан баг ухаанууд жимсний тариал эрхлэгчдийн хувьд бол бүр зөөстэй хамгийн гол дайсан нь болж байгаа байхгүй юу? Тийм үнэхээр дайсан. Яагаад тэгэхээр хам ургацын сүтгэж байгаа шүү дээ. За бас физиологи талаасаа сарсан баг ухаан маш олон төрлийн эмгэг төрүүлэгч вирусын байгалийн голомтод нөөц болж өгдөг. Одоо өөрөөр хэлбэл нөгөө эмгэг төрүүлээд байгаа зүйлүүд баа халдвар төвчин тээцсэн байна. Тийм. За энэ талаар бас нөгөө нэг нэвтрүүлгээр ярьж байсан юм а. Ингэт юм байли. Яг яагаад ингэж идэг гэдэг өвчин харсан. Тэгсэн чинь одоо бидний биеийн температур чинь хэвэн бахта 36 гэдэг шүү дээ тийм. Тэгвэл сарсан баг ухааны биеийн дулаан хэвэн үедээ 38 юм байна л да. Харин нисэх үедээ 40 хүрчтэй юм байна. 40 хүртэнэ. За тэгэхээр энэ 40 градус гэдэг болохоор халдвар авахаар нөгөө нэг бидний нөгөө дархлаа ажиллаад дуруул явагдаад халуурдаг градус шүү дээ тий. Гэтэл нөгөө сарсан баг ухаан биед орсон байгаа эмгэг төрүүлэгчдээс ихэнх нь 40 градусын халууныг тэсвэрлээд үлдчихдэг. Тэгэнгүүт нөгөө нэг тэсвэрлээд үлдсэн байгаа амьтад чинь хүнд халтгаараа яадаг вэ гэхээр хүн 40 градус хүрч халуураад ч гэсэндээ тэр вируснууд устддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бүтгэгдээд байгаа шалтгаан нь уг нь бол энэ амьтад хөөх юм нь яг байгалийнхаа жамаар л байгаа. Зүгээр л нисэх үедээ 40
градус хүртэл биеийн дулаантай болчдөг болохоор тэрэнд нь вирусууд тасаад тэгээд энийг амар нөгөө нэг юм тасцсан вирус чи хүнд орж ирэхээр устгахдаггүй байгаад байна шүү дээ тий. Энээс олж ер нь айгу нэг тийм бие физиологи талаасаа жоохон хүмүүст буруустдаг гэдэг. Сарсан багууха юу яадаг? Өөрөө баг өвчин тусдаг айгу сонин. Үнэхээр халдвар сайтай. Онцгой тархлаатай. Тий, ер нь харахал гэдэг баг харахнаас ч илүү төрлийн ингээд сарсан багууха тийм олон одоо юу гэдэг өвчний одоо юу гэдэг нянг тий өөр дээрээ тээж байгаа хэрнээ өөрөө тэргээр өвддөг. Тий. Тэгэд өөрөө бол баг өвдөхгүй. За өвдлөөч ямар нэгэн шинж тэмдэг үзүүлдэг. Тэгсэн хэрнээ нөгөө өвчнөөхөө вирусыг ингээд бусдад халдварлуулад дамжуулаад тараагаад яваад байдаг. Ийм сонио амьтаг. Эрдэмтэд бүр ингэж судалсан байгаа. Сарсан багууха дунджаар шүү. Бараг 200 гаруй төрлийн халдвар төвчний вирусыг өөр дөрөө тээждэг. 200 гаруй төрөл гэж байгаа шүү. Тий. Тэгсэн хэрнээ өөрөө тэрүүгээр ерөөсөө өвддөг. Дархлаатай болцсон байгаа байхгүй. Тий, өөрөө тэрүүгээр өвддөг. Тэгээд тэрийг тээгээд ингээд тараагаад яваа. Тий. Зааваа тэгээд тэнд байгаа нөгөө вируснууд чинь хамгийн гол нь өндөр градус төсвөртэй болоод маш хоруу чанартай болоод тэрнийхөө өвчлөхөөрөө үхээд байгаа шүү дээ. Тий. Тэгээ айгүй сонин ингээд бүр ингээд шин төрлийн одоо өвчний вирус ингээд нэг нөхөр одоо юу сарсан буух нисэж байгаад аваад ирлээ л дээ. Тэгээ сүргдээр халдаад юм байна. Тэгээл ерөөс ингээд бүтэн сүргээрээ нөгөө вирусыг ч аваад тэгэл хадгалцдаг. Сүргийн дархлаа. Ерөөсөө өвддөг. Тий. Тэгээ ингээд ерөөсөө ингээд баг 200 гаруй төрлийн өвчний вирус нян өөрөө ингээд хадгалаад амьдраад байж идэг. Ийм юм байна. Тэгээд сарсан багууха одоо чинь хүмүүсийн хамгийн мэддгээр бол за галзуу халдааж болно. Булчин задрах дахал, мар бүрэг буюу цусан халуурал гэж байгаа юм. Тэгээд ханта вирус буюу уушигны хам шинж. За тэгээд коронавирус чинь юунаас болсон те? Коронавирус гэж гараа сүлдээ чи ковид болох шүү те. Тий, коронавирус чинь юунаас энэ бактериас гарсан багунаас гарсан авсан гэдэг. Тэгээ ласа чичрэг өвчний вирусыг хүнд амьтанд одоо дамжуулж халдварлуулж өвчин үүсгэх чадвартай. Тэгсээр нь өөрөө өвддөггүй зүүн гар. Зүүн. Гэтэ угаасаа байгалийн зөвлөгөө тийм олон мянган жилийн явцад ийм болол дасчиж тэгээд тэр чинь дасж байгаа нь одоо бас биеийн юм температуртай холбоотой юм билгүй. Харин тийм юм байна. За одоо ингэж байгаа. Сарсан багууха хүн рүү дайрдаггүй гэдэг ийм нэг асуудал гарч ирдэг. Одоо кинон дээр ч бүр ирсэн ингээ сүргээр ингээл дайраад идэг шүү дээ. За тий. Дайрна. Ер нь бол дайрна. Тэгээд тухайлах юм бол сарсан багууха нь шөнийн идэвхтэй амьтан уучраас ингээ өдрийн цагаар унтж байгаа шүү дээ тэр чинь хөөрхөн амьтан. Тэгээд ингээд унтж үед нь гинтхэн ингээд сэрэх юм уу эсвэл ингээ үргээхээр зочоод бие хамгаалах зорилгоор ингээ маш чанга дуу чимээ гаргадаг нийтгээр чинь. Хоёрдугаарт нь даалгавчаа ингээд маш хүчтэй дивдин гинэ. Тэгээ нөгөө урд мөч болох тэр нөгөө сарвууга ашиглаад нөгөө одоо аюултай гэж бодсон зүйлээ уурдаг, мааждаг, цаашлаад хацдаг зэрэг юм хариу үйлдэл үзүүлдэг гэж байгаа юм л та. Тэгээ хэрвээ хадсан тохиолдолд дээрх өвчний халдвартай юм сарсан багийнхаа нөгөө шүлс чинь шүлс цус нь хүний одоо нөгөө хадсчингууд хүний цусаар дамжаад тэгэл өрөөсөө энэ чинь халдвар болж байгаа байхгүй амар. За энэс гадна ингэсэн мөн Европ зүгийн нөгөө улсуудад ингэдэг гэж орой өдөж цагаан өнгийн малгай юм уу цагаан цамс өмсөхгүй байхыг зөвлөдөг гинэ. Яагаад гэхээр энэ сарсан багууха гэдэг амтан цайвар өнгийн хувцсан дээр ирж буугаад идэм юм. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь түрүү энд комент хийсэн. За энэ комент нь болохоор хинтэд байсан гэсэн заяа. Хинтэд ингэж явж байгаад цагаан юм цамцтай явж исэн чинь юу ачаад бүр дээр нь суучаад тэгээ холдохгүй байсан гэх түрүүнийг зэндмэн эмтгийн комент штэ. Өдрийн минь амар царай муутай амтаа хинтэд орой цагаан цамцтай явж байгаад ирээд наалтцсан салах гэж та бөө юм болж исэн гэд. Зөө. Тэгэхээр цагаан юу ийм сарсан багууха ер нь байдаг газарт бол цагаан цамц цагаан малгай өмснө гэж ярилтгүй юм бэл. За соёлын онцлогоос хамаарат одоо сарсан багууха гэдэг амтан ч юм бол нөгөө барууны орнуудад харанхуу, хорон санаатай, хар ижид мэдин гэдэг энэ амтан болоод хувирсан шүү дээ цус сарвч болж гээд. Тэгээд урлагт ч гэсэн яг энэ хэлбэрээрээ тод бугаалуулдсан байдаг л та. Юу гэдэг сарсан багууха хамгийн одоо эерэг урлагийн том төлөөлөл бол Batman л байна да тий. Хамгийн том. Тий хулгайч нартай тэмцдэг Баатар Batman л байна. Тий. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Батреци дэмжээ ажиллаж байгаа. Батреци группийн чандман сүлжээнд их хурсын барийг тохиолдуулаад хүүхэд бүрийн дуртай хөөхөн Аленко, амтад коровка, бас баавгатай улаан чихэр улаан малгайд заалдарт Сади Придония гэх мэтчлэн занаас гадна лотто брендийн жүүснүүд эднээс дээжлээд бооцсон байгаа юм байна. За тэгээд ийм гоёмсог чанартай бэлгүүдийг худалдаалж эхэлсэн. Худалдан авагч та бүхэн хүссэн орсны арилгаараа боолгоод дээр нэмээд урамшуул авах боломжтой 15 бэлэг авах юм бол 1 бэлэг үнэгүй гинэ. За албан байгууллага хувь хүний захиалгуудыг авч байна. Бэлгээ боолгоё гэвэл эсвэл хөргүүлээ гэвэл 78 7800-аас 35000 төгрөгийн үнэтэй юм байна.
Тий 7800-аас бэлгэн эхлээд 35000 төгрөг хүрнэ. Хаяг нь болохоор үндэсний төв ном ясангийн хойно Чандман төв, 13 дугаар хорооллын Аманхуур хотхны замын эсрэг талд Чандман Вест, Зайсан толгойн зүүн талд Чандман Зайсан, за Амгаланд Цагдаа хотхны зүүн талд Чандман Амгалан гэ та өөрт ойрхон салбараар үйлчлүүлээрэ. Утасныхын дугаар 96 15 51 15, 96 15 51 15, 94 99 88 27, 94 99 88 27. За баярлалаа. Батарейсыг өрөв дэмжиж ажиллаа. За баярлалаа. За тэгээд юу яадаг? Сарсан баг ухаанууд болохоор ингээ нөгөө шүнийн идэвхтэй амьтаа учраас хүмүүс тэгдэг шүн айгуу сайн хардаг баха гэж боддог. Гэтэл яг үндэ тийм биш гинэ. Оо хардгүй мүү? Тий шүн тий ингээд сарсан баг ухаан ингээд бүр тас харанхуйч ч гэсэн юу яагаад ингээд нисээд яваад идэг. Тэгэнгүүт хүмүүс харахтаа хаста шүн нүднээс лаг хард юм байна. Тэгсэн чинь үгүй. Эсрэгээрээ сонсголоороо баримжаалж явдаг. Маш сайн сонсголтой. Тий нүд нь биш. Тэгтээ айгүй сонин. Юу яадаг гинэ? Ингээд таацнаас ингээд баахан одоо юм унжуулж хагаад тэгээд сарсан баг ухааны нүдийг нь боогоод тэгээд нисгдэг юм байна туршилтаар. Тэгэнгүүт ингээд нүдийг нь боцчих шүү дээ, тий. Тэгвэл юу ч харахгүй. Тэгсээр нэ ингээд нөгөө тааснаас унжуулсан байгаа юмнуудаа ингээд зөрөөл ингээд нисээвчдэг. Ингээд бултаад явчихдаг. Нүдийг боочсон. Тэр шиг дуу чимээ гараагүй хат чинь зөнгөөрөө тэгд юм бах та. Харин тэгэнгүүт аягуулсан. Тэгэнгүүт нь дараагийн туршилт нь нүднийх нь болтыг аваад юу яд юм бэ? Амыг боочдөг гинэ. За. Амыг боогоод нүдэрээ харж байгаа ч нөгөө сарсан байгаа чинь тэгээд нисэн гууд очиад юм өргөд идэг гинэ. Нөгөө дүүжилсэн юмнууд ч очив. Ямар сони. Харин тэгсэн чи ингэт юм байна. Нүдэрээ ингээд нөгөө баримжаага авдаг биш. Юу яадаг юм бэ? Амаараа юу яадаг гинэ? Хит өндөр тавтамжийн авиа гаргадаг. Одоо би чам руу амаараа нүдэнд харагдахгүйгээр ийм авиа гаргана. Тэгээд тэр авиа чам дээр очиод буцаж ойж ирнэ. Тэр лакатор чинь тэгдэг штэ. Тий. Тэгэхээр тэр авиа чам руу миний амнаас гарч байгаа тэр нүдэнд үл үзэхт өндөр тавтамжтай хит авиа гараад чам дээр аваад буцаад ирэнгуут шүү сарсан баг ухаа шууд одоо юу гэдэг сонсголоороо энд цэги гэдэг ийм бүсгүй байна. Энээс тойрох хэвээр. Мөрөгчгөр юм байна. Тий, тэгэн гут амын боож байгаад нисгэж гут юм өргөддөг. Оо амар сони юм а тий. Тэгэхээр бүр чихээ тий сонсголынхын эрэхт нь ингэж аюу гэдэг баг лакатор шиг ажилдаг ийм сонин тогтолцоотой амтэн. Нээри тий. Юуг нь харж ийсэн. Энэ лайвын гол өгсөн зургийг харж ийсэн. Тэгэл эргэл мартчих юм а. Энэ айгүй сонин үедээ тохиолдол байсан шүү. Харин тий. Тэгээд энэ хит авиавал орчин тойрондоо байгаа ингээд нөгөө ургамал, мод, хорхоо, шавж, шумуул бүр шумуул момбол тийм жижиг амтныг хүртэл мэдэрдэг. Тэгээд нисгтээ амаа хангаад юм байна. Тэгэл тэр амнаас нь гарч байгаа хит авиа нь энд юм байна, энд юм байна, энд юм байна гэж мэдэрдэг. Тэгж мэдэрдэг. Ийм юм байна. Тэр үедэл тэр нөгөө нэг амнаас гарч байгаа үл мэдэгдэх нүдэнд харагдахгүй хит авиагаараа эсрэг хүүснийхээ шаарсан байх хүртэл таньдаг. Хоо. Мэддэг. Ийм юм байна. Тий, тэгээд олзоо барихтаа бас тэр амнаасаа гаргаж байгаа тэр хит авиагаараа цуурайтуулж барьж авдаг. Ирвэхийн далавчны дэвлтийг мэддэг гэж байгаа. Хөөх. Амар юм а тий. Тий, үнэхээр чимээг бол үнэхээр сайн мэдэрдэг ийм юм байна. Тэгээд сарсан баг ухааны чих болохоор дотоод гадаргуу дээрх нэг ийм нурууны нарийн төвөгтэй ийм геометр шиг ийм бүтцээд юм аа л да. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг ийм дууд чимээг ингээд төвлөрүүлээд тэгээд мэдээлэл өгдөг. Ер нь бол ингэж мэдээлэл авч нисдэг гин. Оо зөө. Сонин. Ястай сонин. За сарсан багухай сүргээр амьдарч байгаа тийм ээ. Сүргийн бүтцтэй шүү дээ. За Монголд байдаг 5 зүйл сарсан багухай зарим нь болохоор өвөл болохоор халуун орнолоо нүүдэлчт юм байна. Алга болчт юм байна. За зарим нь болохоор хадны хөндөй байшингийн дээврээ хонгил зэрэгт ингээд ичээд хавар болтол унццгаадаг. За одоо үржлийнхэн тухай ярих чагаа. Маш өрмөцөөр үрждэг гинэ. Намар орой оройн ороод ингээд нөө нийлэгт орж байгаа байхгүй юу? За тэгээ энэ үед яадгүй гэхээр эр сарсан багуухайн эр бэлгийнс нь эмгчингийн өндгийн стэй нийлээд үр тогтноо. За гэхдээ үр тогтсон даруйда ургийн хөгжил явагддаггүй гэж байна. За одоо хүмүүс ч юм бол нөгөө нэг үр тогтоол юу эр бэлгийнс нийлээл бол тэгэл ингээд цааш хөгж явчихдаг шүү дээ. Нэг нь 2 24 гэл хуваагдаад явчихдаг. Тэгдэггүй ингээд. Үр тогтсон өндгээс хуваагдаж хөгжихгүй байжгаад өвөл хаврыг өнгөрөөдөг гэж. Хөө. Тэгэнгүүтээ эцэст нь өвөл хаврын дараагаар ингээд нэг гой дулаан ороод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт дулаан орохдоо зэрэгцээд ураг нь хөгжиж эхэлдэг байгаа байхгүй. Сони тий. Айгуу сони. Би ингэж нөгөө нэг хөгждөггүй байдаг хэдий амтан сонирхож исэн харж исэн. Гэтэ сарсан баг байхаг бол өстэй ингэдэг гэж бодоагүй юм. За тэгээд дараа жилийн 100 нь болоод одоо ингээд намар нь эвцэлд орсон өвлөө өнгөрөөчлөө хавраа өнгөрөөчлөө
100 болж байгаа шүү дээ. Тэгээд дулаарсан үед түлэн гарч ирдэг гэж байгаа байхгүй. За ихэвчлэн 1-2 яг юм амьд зулцаг гарч ирдэг. Тэгээд зулцаг нь ерөөсөө ингэ ийм өс хөрсгүй улаан нэлзраа юм гардаг гэж байгаа. Тэгсэн мөртлөнгөөсөө ихэн түүнийг ингээд гараараа тэрж аваад. Тэгээд ингээ хөхөөлээ тижээдэг. Тийм учраас нөгөө хөвтөн гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ сүүн тижээлтэн гэхэд маш хурдан буюу ерөөсөө 21 хоногийн дотор зулцах бүрэн бойжоод нисэх чадвартай болчдөг гинэ. Хүн чинь одоо ингээд нөгөө өөрөө хоолоо идэж чаддаг болоод алхаж чаддаг боллоо. Одоо жил гараа 2 жил болдог шүү дээ. Тэгсэн чинь бүр 21 хоногийн дотор нисэх чадвартай болчдөг. Тэгээд юу юм бэ? 1400 төрөл зүйлээс харсан баг байхаг 2 хуваачдаг гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийд нь. Тий зүгээр ингээд хараад ч ялгаж болно гинэ. Жимсээр хоолдог тий мегабат гэж хэлээд байгаа тий. Жимсээр хоолдог мегабат буюу сарсан баг байхнууд нь урт хоншоортой. Том нүдтэй, жижиг чихтэй байдаг. За илүү тийм нохоо шиг төрхтэй гинэ ингээд нүрийг харах юм бол нохоо шиг юм урт хоншоортой, том нүдтэй, юм жижиг чихтэй нохооны толгой шиг юм төстэй байдیں۔ Гинэ. Жимсээр хооллоод байгаа. Нисдэг үнэг төрлийн сарсан баг байхнууд одоо энд ордог. Энэ мегабат одоо энэ юу яадаг юм урт хоншоортой, том нүдтэй, жижиг чихтэй ордог юм байна. За тэгсэн жимсний шүүсээр хооллдог сарсан баг байхнуудын хоншоор бас их урт байдаг гинэ. Цус сорогч баг байхнууд бол шантгар юм богинохон хоншоортой. Тэгээд тэтгэж угаас ингэж нэг одоо цэцэг мэцэг рүү ч юм уу тийм ингэж хушуугаа явуулах шаардлага байна. Тийм юм шиг байна. Тэгээд нөгөө зүсэх цоолох зориулалтай юм том соёонуудтай. Тэр соёотой байдаг чинь тэгвэл юу цус сорогч байна. Тий цус сорогч. Тий. Тэгээд ер нь бол нөгөө нэг цус сорогч чинь заавал урт соёогоор соёотой байдаг гэдэг. Тий. Ер нь шүдээр л ялгачих юм байна. Найруулагч өгсөн байгаа энэ зурган дээр микробат бол нөгөө нэг мегабат хоёрыг хооронд нь харьцуулсан ба шүү дээ. Ийм амар ялгаатай гээд хэмжээний хувьд ч гэсэн энэ хоёр харваас андашгүй өөр хэмжээтэй юм байна. Тий, харин тийм юм байлээ. Тий. Тэгээд юу яац ингээд харахаар бол царайны хувьд ч тэр шүдний хувьд ч тэр арай өөр байдаг юм байна. Тэгээд ингэдэг одоо чинь ингэж байгаа юм. За шүдээр нь ялгаж болно. Жижиг шавж иддэг сарсан баг байхаа 38 шүдтэй байдаг бол цус сорог сарсан баг байхаа ердөө 20хан шүдтэй. Нөгөө цус сороод байдаг учраас ингээ юм жажилж идэх шаардлага байхгүй байд юм байна. Тэгээд нөгөө соёогоороо цусаас орчдөг учраас ийм юм байна. Тэгээд 38 шүдтэй дотроо ийм хатуу бүрхүүлтэй шавжаар хоололдог сарсан баг ухаа бол ийм зөөлөн битэй шавж иддэг сарсан баг ухаанаас арай цөөхөн боловч илүү том шүдтэй урт соёотой байдаг юм байна. Тэгээ ер нь бол жимс иддэг сарсан баг ухааны араа шүд бол жимсийг няслахад тохиромжтой байдлаар ийм томорцсон хацрын булчин нь хөгжсөн ийм байдаг гин. Гэхдээ ингээд сарсан баг ухаа яг энэ зурганаас харахангууд яг нэг ийм нисдэг нохоо шиг байгааз. Харин том тийм ингээд ялангуяа ийм нэг юм урт хоншоортой нохоо шиг толгойтой нууд нь нэг л зэвэ юм та. Надад том гэхээсээ илүү жижиг тэр микробатууд нь л муу харагдаад идэм байна. Одоо бодсон чи жижигнүүд нь бүр айгүй царай мотон шүү дээ. Тэр вампир чинь бүр нэг хоншоорын ингээд цааш нь жигсэн юм шиг муухай. Гахаа шиг юм дээ. Тий гахаа шиг. Өстой муухай. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар экологийн цагдаагийн алба хамтран ажиллаж байна. За Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба. Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтраад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх урьдчилан сэргийлэхийг чиглээд за хүмүүр байгаль хамгаалагч гэдэг ийм уран дор юу яаж байгаа юм байгалийн хамгааллыг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна л да. 4 сарын 25-ны өдрөөс эхлээд улс орон даяар ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа гинэ. Тэгвэл энэ арга хэмжээний хүрээнд хүүхдийн экологийн боловсрол, байгальтай танилцах, байгаль хамгаалах уламжлал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалсан мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллаж байгаа юм билээ. Тэгээд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт байгаль орчны багц хуулийг сурталчлах замаар эрх зүйн орчин болон экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд одоо бүх нийтээр оролцоосой гэж энэ аяны санаачлагчид одоо уриалж байгаа юм байна. Тэгээд энэ талаарх мэдээлэл авъя гэвэл экологийн цагдаагийн алба гэдэг фэйсбүүк руу ороод бичээд кириллээр бичээд экологийн цагдаагийн албаны сошиал хуудасууд руу ороод мэдээлэл авч болно. Тийм шүү дээ. Одоо яг нөгөө нэг энэ талаар ингэж нөгөө аян маян ч юм уу санаачлаг гарахгүй бол адаглал нөгөө төмөр дэгддэг үйлрэл эхэллээ шүү дээ. Энд амар төмрүүд гараад унтраач чадахгүй хэцүү байна тий. Тийм. Ер нь бол экологийн цагдаагийн албанд бид нар шиг ингээд нэг юм янз бүрийн хэрэг зөрчил гарвал цагдаад мэддэгдэг шүү дээ. Тэр шиг одоо ингээд хулгаагаар мод бэлтжээвэл одоо юу гэдэг байгаль сүйтгэхэд байвал экологийн цагдаагийн албанд мэддэгдэж болдог гинэ. Нөгөө нэг самрын үйлрэл болоогүй хахад самар түгээд ч юм уу тий. Ингэжээвэл. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ экологийн цагдаагийн алба хамтран ажилласан. Баярлалаа.
За хүмүүр байгаль хамгаалагч гэсэн уриатаагаар. За сарсан баг ухааны тухай ярьж байгаа. Тэгсэн. За сарсан баг ухаа бол нистэг хэрэм ментер шиг ингээд нөгөө агаар дээр ингээд гулсахгүй. Одоо ингэ чинь нистэг гэдэг байгаа шүү дээ тий. Нистэг хэрэм чинь бол ингээд зүгээр ингээд нэг урсгалыг ашиглаад гулгаад идэм байл шүү дээ. За. Бүр яг жинхэнэ утгаараа доктортой нисэх чадвартай цорын ганц хөхтэй амт ингэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн хурдан сарсан баг ухаа олох Мексикийн сүлд Мексикийн чөлөөт сүлд сарсан баг ухаа гэж байд юм байна. Энэ газартай харьцуулах юм бол цагт 160 км хурдтай гинэ. Амар хурдан. Сум шиг юм байна хөөе. Нэлээд хурдан гэсэн үг. Одоо бүрэгдий чинь хамгийн хурдан нистэм цагт 300 300 гэж яриад идэв. Үлгин чинь бүрэгдээс 2 дахин баг гэхэр чинь ер нь л айгу хурдан нисдэг гэсэн үг байхгүй. Би сарсан баг ухаа гэсэн ёстой. За үсрээл 50 км цагт хурдтай багч. Сега сарсан баг ухаатайгаа харьцуулахад өстой сум шиг нисдэг юм байна. Тийм багаз. За сарсан баг ухааны хурууны яс нь бусад хөхтэй амьтынхаас хамаагүй уян хатан байд гинэ. За өөрөөр хэлэх юм бол нөгөө яс нь кальц багтай туйлцаж нахилзаж хөдөлгөё идэг. Тэгээ ийм учраас энэ нэг уян харамхай чанарын хаачаар ингээд далавчаа гэх юм уу одоо тэр нэг гараа урд гараа гэх юм уу тий энийг ингээд нөгөө намилтал дивэд тэгээ өндөр хурд гаргаж чаддیں۔ Гинэ. Хурдан нисээд байгаа шалтгаан нь энэ юутай далавчтай нь холбоотой. Тэгээд ийм чулуутсан олдуурлах сарсан баг ухааны далавчны энэ морфолог 50 сая жилийн турш хадгалагдаж үлдсэн ийм шин чанар гэдгийг тогтоосон юм байна. За мөн сарсан баг ухааны далавч нь шууны далавчнаас хамаагүй нинхэн байд ингэнэ бүрэрс ингээд ийм хальс шиг. Тэгээ илүү олон яснаас тогтдог гэж байгаа байхгүй юу? Ийм сарсан баг ухаанууд шуудтай харьцуулах юм бол харьцуулахаар 35% бага хүч гаргаад тэгээ шуунаас илүү хурдан нисч чаддаг байхгүй. 160 гэдэг чинь айгүй хурдан гэсэн үг шүү дээ. Энэ ч янз амт юм. Харин дасан цагтаа амар сонь зохиолгоонуудыг бий болгосон байгаа. Тийм байна. За гэхдээ энэ ингэж байгаа. Далавчаа бүрэн нугалж дээшээ өргөж бүрэн эсвэл одоо нөгөө хамхиж чаддгүй учраас удаан хугацаанд буюу хэдэн цагаар нисчих чаддгүй юм байна. Одоо хоёулаач нөгөө нэг бараг шууш бол хэдэн цагаар нисчих чаддгүй. Тий, хамгийн удаан нисдэг шууч юу гэж яриадлаа бараг хэдэн километр 100000 км нисдэг гэдээрээс буухгүйгээр энэний хувьд бол болохоор нөгөө нэг бие физиологоос хамаарат маш богино хугацаанд гэхдээ хурдтайгаар нисдэг юм байна. Шууш хол нисчих чадахгүй л гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө энэ сарс гэж яриад байгаа шүү дээ. Сарс нь маш нэгэн болохоор далавч нь ингээ амархан урагдаж гимтгээд идэв гинэ. Ийм тохиолдол маш их байдаг. Гэхдээ санаа зовох юм байхгүй маш хурдан дахиж ургаад нөхөн сэрэгчт юм байна. Энэ шийдэн бүрдсэн юм аа. Энэ амтын сарсан баг ухаач юу гэдэг вэ? Доош харж унтдаг шүү дээ тий. Унтаад байгаа юм уу яагаад байгаа мэдэхгүй. Айгу сонин тий толгоогоо доош нь харуулж ингэж дүүжлэгддэг. Тэгэнгუთ тэгээд цус мус нь толгой тарих руу аач бууждаг юм уу яадгийн тий. Тэгсэн юу бол бүтэн өдрөөрч гисэн ингэж дүүжлэгдэж ингэж амардаг гинэ. Тий. Тэгээд ингээд нөгөө нисэх үедээ гойны яс нь ташаанд нь хавсарч нислэгийн үед ингээд гадагш болон дээшээ гидих боломжийг нь олгодог. За ихэнх мегабатууд буюу жимс иддэг нөгөө сарсан баг ухаанууд нисэх үедээ толгоогоо доош нь гиц рүүгээ тонгойлгоод ирүүгээ цээжинд нааж нисдэг юм. Тийм үү. Тий. Эсрэгээрээ микробатууд буюу шавж иддэг сарсан баг ухаанууд болохоор толгоогоо хүзүүнийхээ арлуугаа ингээд гидийлгэж толгоогоо гидийлгэж нисдэг гинэ. Тэгээ ингэж айгуу нэг нь болохоор толгоогоо доош нь ингэж ирүүгээ чэйжиндээ наагаа доош толгоогоо болгож нисдэг. Нөгөөх нь болохоор гидийлж нисдэг. Бараг ялгаа гэх юм бол нисч байгаа нь мэдчихмээр юм шүү дээ. Тий, энэ маш тод харагддаг. Харин тийм маш тод харагддаг гин. Тэгээд сонин газар дээр буусан сарсан баг ухаа алхаж гүйж чадахгүй. За. Тий, ер нь нэг юм ив хавгуухан мөлхдөг гинэ. Тэгж харагддаг. Тэр ийм далавчаар чирээд ингэ яваад байдаг. Тий, тэр чин шааваас явж тэрнээс хоёр хөлөөр ингэ гүүгээ явчихдаг юм байна. Шуу муу шидгэж гүү чаддаг гинэ. Яа тийм бол. Тий, гэхдээ хоёр төрөл бол газар дээр ингээд хурдан хөдөлж чаддаг төрөл байна. Ихэнх нь зүгээр ингээд дандаа нисэж явдаг. Нэгээс нөгөө газар руу нис. Тэрнээс хоёр хөлөөрөө ингэж явдаг. Ингээд нэг мөлхөж явдаг гинэ. Нилээн жоо удаан. Тий. Шинэ Зеландын богино сүлд сарсан баг ухаа бас энгийн цусраг сарсан баг ухаа зэрэг цөөн хитгэн зүглэл газар дээр хажуу тишээ ингээд нэг юм хурдан хөдөлж чадна. Урагшаа биш хажуу тишээ хөдөлж тий хөдөлж чадна. Ер нь бол чигээрээ урагшаа биш хажуу тишээ ингээд нэг юм хөдөлдөг. За ер нь ихэнх сарсан баг ухаа бол газар дээр ингээд мөлхөж л айгүй балих мөлхөж явдгаас биш алхаж чаддаг. Тэг нисчдэг юм байна. Зөө. Сарсан баг ухаа Вений суудсныхаа нь маш хүчтэй агшаад ингээд цусыг зүрх рүү аягүй сайн шахаж үйлчилдэг гинэ. Одоо бидний биед чинь хамгийн сайн цус шахаж байгаа бол хамгийн хүчтэй чи зүрх штэ. Тэгээд Вений суудс бол нэг тийм амар үүрэг гүйцэтгэхгүй. Харин сарсан багийнхаа хувьд бол тэр Вений суудсныхаа нь амар хүчтэй байдаг гэж юм. Тэгээд хүчтэй агшахаар мэдээж тэр чинь цус аягүй сайн шахаж дээж тийшээ эргэлтэнд оруулаад бараг ихэнх хүүхдээ амьтдад ийм зүрх цус байхгүй гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд яг энэ шин чанараасаа болоод доош харж зөөгдөх үед тархинд нь ерөөсөө цус уралддаг. 100. Тийм. Тэгээд нэг хээв нэг ингэ байж идэг гэсэн үг байхгүй.
Тэгэхээр тархид дангаараа тусаа шахтгүй судснаас шахаад байдаг учраас доош харцсан байсан ч цусна гүгээл идэг. Эргэлт нь айгүй сайн гэсэн үг юм байна. Тийм бас ингээд сэрсэн багуухан уушигны цулцангийн талбай болон уушигны хялгсан цусны хэмжээнд бүр ингээд хүүхдийн амьтдынхаас хамаагүй их байдаг гинэ. За бид нар ингээд гиз гаргаад ингээд юу идэв шүү дээ. Уушиг гэхээр ингээд энэ тэндүү ингээд нэг юм гуурснууд юм цорхоноод байдаг шүү дээ. Энэ л одоо сэрсэн багууханы хувьд бол амар их байдаг гэсэн үг байхгүй. Тийм. Тэгээ сэрсэн багуухан нисэх үедээ амьсгалын мөчлөг нь далавчныхаа дэвлэлтэйгээ яг таард ингэж байна. За цаанаасаа биологийн өгдөлтэй. Тэгэхээр нөгөө гараа хурдан дэвх юм бол хурдан амьсгална гэсэн үг байна. Далавчаа гэсэн үг л дээ. Тэгээд тиймээс нөгөө учиргүй нэг тийм амар амьсгаадаа даахгүйгээр цагт 160 км хурдалж чаддаг байгаа байхгүй. За нөгөө микробат гэж нэрлэдэг байгаа тий. Цураа гаргадаг сарсан багуухаа гэж яриад байгаа. Энэ багуухайн дууны давтамж нь 14,000-аас 1000 Гц хүртэл хэлбэлцдэг гинэ. Одоо нөгөө амнаас ингэ цураа гаргадаг гэдэг тий. 14,000-аас 100,000 хүртэл хэлбэлцдэг заяа Гц-ээр. Харин хүний сонсож чадах тэр дууны давтамж нөгөө 20 Гц-ээс 20,000 Гц-ийн хооронд байдаг. Тэгэхээр заримдаа нөгөө хүмүүс ингэ сарсан багуухаа дуурахыг ингэ сонсоод байгаа юм шиг үгүй юм шиг байгаад байдаг шүү дээ тий. Тэр тохиолдолд нөгөө бид нар 14,000-аас эхэлж байгаа гэж үзсэн учраас багыг нь бол гайгүй сонсоод байдаг. Дээшигээ авиагнуудыг нь бол ерөөсөө сонсож чаддаггүй гэсэн. Тийм үү. Бүр 100,000 хүртэл Гц хэлбэлцдэг гэж байгаа. Хүний чихнээс одоо хитийцэн л байна л да. Тийм байна. За сэрсэн багуухануудын хамрын нүхний эргэн тойронд болон дээгүүр нь ингээд юм сунаж тогтсон махлаг эд гинэ. За эдгээрийг хамрын навч гэж нэрлэдэг гэсэн. Тэгээд дуу дамжуулах ийм үүрэг гүйцэтгэдэг. Одоо нөгөө гараад байгаа чухал дуунууд чинь. Тэгээд цуураа гаргадаг төрлийн сарсан багуухнууд дэлхийн соронзон орныг мэдэрдэг гэж байгаа. Бүр аим шиг дээ. Тэгээд тийм учраас байгалийн өөрөө нэг юм байгалийн өвдөлтөй луужинтай гэж хэлж болж байгаа байхгүй. Одоо хаашаа явах өөрөө олдог гэсэн. Түрүү нөгөө та нүдийг боочоод амыг боочоод ингэ нисдэг гэдээсэн шүү дээ. Тийм яг нарийн үчиг нь тодорхой мэдээгүй ч гэсэндээ шуунаас ялгаа авахгүй яг л баг адилхан хэмжээнд дэлхийн соронзон орныг ашиглаж агаад зүг чигээ маш хэлбэрхий олно. Бараг төөрөхгүй гэсэн үг. Тэгээд сарсан багуухнууд өөрсдөө болохоор ингэ зарим жимс иддэг, зарим шавж иддэг гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүт өөрсдөө болохоор шар шувуу, шонхор гэдэг ингээ махчин шувуудын хоол болдго юм байна. За муурын овгийн зарим одоо юу гэдэг модон давирах чадвартай амьтд бас сарсан багуухаа барьж иддэг. За намаг устай газар бол бүр ингээд нөгөө шавж барих гад ингээд усан дээгүүр нисэж байгаа шавжнуудыг барих гэж сарсан багуухаа ингээд доошлт юм байл та нисээд доошлонгууд матар үсэрж барж иддэг. Матар аягүй сайн иддэг гин. Австралид бүр ингээд 20 гаруй төрөл зүйлийн могоонууд зөвхөн сарсан багуухаа иддэг гин. Сарсан багуухаа бүр яг ингээд сарсан багуухаа иддэг могоо байна гинэ. Яг агуух нь үүдэнд ингээд хүлээж ягаад гараад ирэн гут могоо барьж тэр могоонууд сарсан багуухаа барьж авч иддэг. Ийм могоо Австралид байдгийн гин. Тэгээд төрөл зүйлээсээ хамаарат нийгмийн байгуулалт аягүй сайн. Зарим нь бүр ганцаархнаа зожиг амьдэрдэг ийм сарсан багуухаа төрөл байна. Зарим нь бүр сүргэлж амьдэрдэг. Нэг сүргэлэхдээ нэг агууд баг 1 сая толгой сарсан багуухаа байх тохиолдолч байдаг. Яа. Тийм. Тэгээд нөгөө нэг түрүүний 120 км хурдталдаг Мексикийн чөлөөт зүйл сарсан багуухаа бол бүр 20 сая толгоогоор сүргэлж исэн тохиолдол байдаг. Йоо, 20 сая гэж зүгүүлцэн харин болно тийм штэ. Бүр зүгээр нар мар тэр чигээрээ байхгүй болоо тэр харгуулаа явчих юм шүү. Тэгээд 1600 км нүүдэлдэг. Ийм нүүдэлчин сарсан багуухай байдیں۔ Хавар 3 сард ич тижээлээ хаагаад хой зүгт нүүдлээд намар буцаад өвлжөө ичдэг газар руугаа буцаж нүүдэлдэг. Ингиж нүүдэг юм байна. Тэгэхээр ингээд тэр нөгөө нэг юм гэл зүгэргээл тэнгэр харанхуйлаад ингээл 20 саяулаа бол нүх тохиолдож байдаг. Амар. Би нэр нөгөө иддэг гэснээс сонирхоод ямар үнэтэй идэм бол гэж харж үзсэн шүү. Чат GPT-гээс асуугаад заяа. Тэгсэн чинь Индонезид нэг ширхгийг Монгол мөнгөөр 7-аас 12,000 төгрөөр худалдаж авч явуулна гинэ. Филиппинд болохоор килограммаар нь зарт юм байна. 25,000-аас 45,000 болдог. Тэр одоо яг ингээд шарчхаар тэр нөгөө тэр олон одоо чинь 200 гаруй төрлийн баг ингэ нэг юм өвчний вирус халддаг. Тэр нь зүгээр болчихлоо юм байна. Шарчхаар ч юм уу чанчгаар ч юм уу устддаг гэж үздэг юм билүү. Тийм. Эсвэл тэр юу халдварлахтаа яг нөгөө нэг амьд сарсан багууханаас халдварлаад идэм болов. Яг ингэ хүнсэнд хэрэглэхэд сайн болгоцсон ингээ ариутгацсан байх юм бол гайгүй болов. Харин магадгүй. Эсвэл тэр нөгөө нэг жимсэн дээр ингээ нөгөө нэг одоо жимсээ дамжаад халдварладаг ч гэж магадгүй. Тэр жимсийг нь шууд болголгүй идээч гэдэг юм уу. За энэ дөрөв нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон. Олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц гэсэн урайтаагаар хамтран ажилласан. За мөн экологийн цагдаагийн албан хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйлээ онцсоод 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгийнхаа. За баярлалаа.